Нэмэгдсэн өртгийн албан татвар гэж юу вэ? Үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчид түүхийн эд материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдаа авах бүртээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг. Тэд өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үедээ худалдаа авагчаас нэмэгдсэн өртгийн албан татварыг цуглуулна. Уг татварын төсөвт төлөгдөх хэсэг нь худалдаа авагчаас цуглуулсан татвар, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварын зөрүү байдаг. Үүний үр дүнд аж ахуй нэгжбүр өөрийн нэмсэн өртөгт нэмэгдсэн өртгийн албан татварыг төлдөг. Дор дурдсан жишээгээр үүнийг тайлбарлаж болно. За энэ удаагийн хуулийн цаг нэвтрүүлгээр Говьсүмбэр аймгийн татрын хэлцээс нүүц суудган төлөгч буюу нүүтийн урамшууллын системийн талаар мэдээлэл хүргэж байна. За нүүтийн урамшууллын систем маань нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл 17-гийн 3-2-д заасан дагуу албан татвар суудган төлөгч маань бараа ажил үйлчлэгийг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчөд олно гэж хуульдсан байдаг. За энэ хуулийн дагуу Говьсүмбэр аймгийн татрын хэлцээс маань нүүц суудган төлөгч аж ахуй нэгж иргэнийг 100% нүүтэд хамруулж ажилласан байна. За нүүц суудган төлөгч биш аж ахуй нэгж иргэнийг 67.95% нийт татвар төлөгчийг 83.98%-ийг нүүтийн урамшууллын систем холбож ажилласан байна. 2018 оны 1 сарын 1-ээс 7 сарын 31-ний байдлаар нүүтийн урамшууллын системээс 1128 иргэн Говьсүмбэр аймгийн хувьд азтан болсон байна. За азтан болсон иргэд маань нийт суглаанд хонжуур тааж урамшуул авах хэрэгтэй суглаанд оролцогчийн тохирол явагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор азтан болсноо баталгаажуулах хэрэгтэй байдаг. За сая төгрөгнөөс дээш азтан болсон иргэд маань өөрийн биеэр буюу иргэний өмнөлөгтөд адилдах баримтын дагуу ирж хүсэлт гаргана. Суглаанд хонжуур авсан эрхээ баталгаажуулдаг байна. За нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн талаар гомдол саналтай байгаа иргэд маань татрын ерөнхий газрын лавлах утас буюу 181288 Говьсүмбэр аймгийн татрын хэлтсийн лавлах утас буюу 70541288 утсанд хандах хэрэгтэй. Говьсүмбэр аймгийн татварын хэлтсийн даргын баталсан танд туслахыг хуулиа хэрэгжүүлэх урьяанаар зохион байгуулсан цахим төлбөрийн баримт аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхонд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдэд газар дээр нь баримт олгож байгаа эсэхэд шалгалт хийн ажилласан юм а. Нэмэгдсэн өртгийн албан татвар суудган төлөгч аж ахуй нэгж байгуулах нь иргэдэд нөөтийн 2% буцаа олголт болон суглаанд оролцох эрхтэй баримт олгодог бол нөөц суудган төлөгч биш иргэд нь баримтны зөвхөн суглаанд оролцох эрхтэй баримт олгодогороо ялгаатай юм а. За 2018 оны 1 сарын 1-ээс 7 сарын 31-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системээс азтан болсон нийт 1128 иргэн байна. Сүүлийн 3-4 оронтоос 50-аас 200 мянган төгрөг хоцсон иргэдийн хүсэлт баталгаажуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор тухайн иргэний хүсэлт баталгаажуулсан дансанд тухайн мөнгө маань олгогддог байгаа. За сая төгрөгнөөс дээш мөнгө хоцсон иргэд маань одоо өөрийн биеэр иж иргэний өмнөлөгтэй адилдах бичиг баримтын дагуу хүсэлт гаргаж татрын хэлцэд өгдөг байгаа. 18 он гараад 1 сая төгрөгийг нийт Говьсүмбэр аймгийн хэмжээнд 12 иргэн хоцсон байна. За иргэдийн дунд яригддаг иргэдэд анхааруулж хэлэхэд аж ахуй нэгж илгээгээгүй төлөвт байгаа хоёр шалтгаан байдаг. За нэгт нь иргэд маань өөрсдөө суглааны дугаараа андуурч шивэх нэг ийм зөрчил байна. За хоёрт тухайн борлуулагч татвар төлөгч маань тухайн борлуулалтын орлогоо татрын хэлцэд илгээгээгүй төлөвт байгаа тохиолдолд бас аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн төлөвт гарч байгаа. Үүнийг татвар төлөгч иргэд маань устгаад дахиж шивэх боломжтой. За бүр болохгүй бол татрын хэлц дээр ирээд биечлэн заалгуулах боломжтой байдаг. За мэйл хаяг шинээр нийлгэж байгаа иргэдийн хувьд бол Говьсүмбэр аймгийн татрын хэлцийн нэг цэгийн үйлчлэгээн дээр ирээд мэйл хаяг шинээр нийлгүүлэх бүрэн боломжтой. За мөн татвар төлөгч иргэд маань бараа борлуулсан тухай бүрдээ төлбөрийн баримтыг олгоогүй тохиолдолд иргэд маань татрын ерөнхий газрын лавлах утас 181288 Говьсүмбэр аймгийн татрын хэлцийн лавлах утас 70541288 утсанд гомдол мэдээлэл хандаж хэлэх боломжтой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл 17-гийн 3-2-т албан татвар суудган төлөгч нь бараа ажил үйлчлэгийг борлуулсан тухай бүрдээ төлбөрийн баримтыг татвар
татвар төлөгчид олгоно гэж хөрвүүлсэн байдаг. Үүний дагуу Говьсөнбөр аймгийн татвар хэлцээс 2018 оны 4 сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдөр хүртэл тань туслах хуулийн хэрэгжүүлэлт аяны хүрээнд найрамдах батганд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй цэгүүдэд хэн шалгалт хийж ажиллаа. Энэ шалгалтын хүрээнд хуулийн зөрчилтэй 23 аж ахуйн нэгжид албан шаардлага хөрвүүлэн хугацаанд нь татвар төлөгчид төлбөрийн баримтыг хэвэн олгуулан ажиллаж байна. За тус цэцэрлэгэн нөөтийн буцаан олголтоо суглаанд хамрагдах баримтыг 1-3 сарын хугацаанд олгож эхэлж байгаа. Тэгээд 1-3 сарын хугацаанд авч амжаагүй эцэг эхчүүд авал нөхөн авч болно. За тэгээд хоошид бол энэ нөөтийн буцаан олголтоо баримтыг байнга олгож байгаа шүү. Эцэг эхчүүд төлбөрөө тушаагаад баримтаа ирж авч байгаарай. За манай байгууллага нь 2018 оны 4 сарын 1-ээс эхлэн өдөр болгон бүх харилцах банкуд болон байцаагчид бэлнээр өгсөн манай кассаар тушаасан мөнгөндөө баримтыг тухай бүрт нь олгож байгаа. За та хэрвээ өнөөдөр касса харилцах банкар хийсэн байвал маргааш өдөө бид хуулгаа шалгаад энэ хуулган дээр орж ирсэн мөнгөөрөө яг тэр жишээ нь одоо 1337 гээд манай хууль миний утас руу одоо баримтыг шивж оруулж байгаа. Таны утасанд тэр дороо баримт шивгдсэн талаарх мэдээлэл очино. Тэр мэдээллийг та баримтанд шивснээр 3 хоногийн дотор баталгаажаад таних бол илгээгдсэн төлөвтэй болж ин гэж баримт маань олгогдож байгаа. За манай байгууллага нийтдээ 1200 гаруй айл өрхтэй одоо харьцдаг. Энэ бүх айл өрхүүд бол манай байгууллагт яг баримт авах хуцсныхаа дугаарыг байцаагч нараараа дамжуулаад яг ямар утсаараа баримт авах уу гэдгээ манайдаа тохироод өгч байгаа. Одоо манайх явж байгаа. Хэрвээ танд зөрүүтэй мэдээлэл байгаа бол хэрвээ та утасныхаа дугаарыг солихоор бол мөн байцаагчтай хандаж энэ мэдээллийн шинжилгээ өгснөөр таны баримт тухай бүртээ цаг бүртээ хой бүртээ очиж явах юм аа. За манай байцаагч нар айл өрхөөр яваад хэрвээ айл өрхөн хүмүүс оршин суугчид маань бэлээр мөнгө өгвөл тухай бүрт нь баримтыг нь тэр дон одоо гар утаснаас та нөхдөд шилж юу яа утсаар явуулна. Хэрвээ та бэлнээр юм уу баримтаа хэвлэмэл байдлаар авахыг хүсвэл жижиг хэвлэх төхөөрөмж бас манай байцаагч нарт яваа түүгэрийг хэвлж өгч байгаа. За ер нь өдөө цахим хэлбэр хөгжсөн одоо тэ холбоотой юм их айлууд цахимаар буюу гар утсаараа энэ баримт авч байгаа. Тэр нь бол одоо сэргэлэгчтэй таатай байдаг гэсэн мэдээлэл бас бидэнд байгаа. Яг тэгвэл нөгөө цаас чинь арилдаг, бүдгэрдэг, алга болдог, утсан дээр мэдээлэл бол одоо тэр байнга байж идэг учраас өөрийнхөө баримттай чивгэд холбоход амар байдаг гэсэн мэдээлэлүүд бас ирж байгаа учраас бид энэ хэлбэрийг илүү сонгож байгаа. Манай энэ баримттай холбоотой бидний борлуулалттай холбоотой мөн бидний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг манай 7054 3067 гэдэг манай санхүү хэвцээ утсаар авч болно. Мөн 8884 3125 95 95 3125 гэдэг утсуудаар манай байгууллагатай холбоотой мэдээллийг авна. Мөн дуудлага өгөх юм боломжтой байна. За манай Монгол такс энэ салбар нь орон нутгата татвар санхүүгийн мэргэсэн зөвлөх үйлчилгээг явуулдаг. За одоо аж ахуйн нэгжүүдийн тайлан гаргах, санхүүгийн болон татварын тайлан гаргах, татварын зөвлөх үйл ажиллагааг явуулдаг. Одоо манай Монгол такс компани төв нь бол Улаанбаатар хотод байрладаг хөдөө орон нутгад байдаг салбаруудын нэг нь манайх байгаа маа. Тэгээ одоо манайх 2 хүнтэй ажилладаг. Одоогийн байдлаар орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа 70 орчим аж ахуйн нэгжүүдэд үйлчлэгээ үзүүлж байна. Тэгээ одоо хуулийн хүрээнд хуулийн хугацаанд санхүү болон татварын тайланг одоо мэргэжлийн байгууллагуудад хүргэж байдаг. Одоо тэгээ манайх бол өөрөө төлбөрийн баримтыг аж ахуйн нэгжүүдтэй улирлалган одоо ингэж гаргаж өгч хэвшиж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэг агмаа. Найрамдал хотгонд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй дараах татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүд нь иргэдэд төлбөрийн баримтыг тогтмол олгон ажиллаж эхлэв байгаа юм а. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгч Оцол 3 сансар хувьцаат компани 8 дугаар байрны хүнсний дэлгүүр, татвар төлөгч Жаргал сайхан оч хүнсний дэлгүүр, татвар төлөгч Нэмбаяр 1-р байрны хүнсний дэлгүүр, нөөц суудхан төлөгч Оюун дэлгэр, барилгын материалын худалдаа эрхлэгч, татвар төлөгч Ган чимэг, оргил зочид буудал, нөөц суудхан төлөгч Ус дуу орон нутгийн өмчит
Үйлдвэрийн газар, татвар төлөгч Ням гэрэл, Солонгос барааны дэлгүүр, татвар төлөгч Ганц цэг 15 дугаар байрны хүнсний дэлгүүр, нөөц суудхан төлөгч Оса Construction хувьцаат компани, татвар төлөгч Арвин инх тун хувьцаат компани 3 дугаар байрны хүүхдийн эмнэлэг, татвар төлөгч Одон Туяа 4 дугаар байрны хүнсний дэлгүүр, татвар төлөгч Оч Эрдэнэ 4 дугаар байрны Азалия цэцгийн дэлгүүр, татвар төлөгч Наранзул 4 дугаар байрны Наран бэкери тортны дэлгүүр, татвар төлөгч Төвшин Бадрах Грэс өсчин гоо сайхны салон, нөөц суудхан төлөгч Буян гоогоо хувьцаат компани, Буян цэцэрлэг, татвар төлөгч Амар жаргал, Нотрат гэсэн байгууллагууд иргэдэд 2% буцаа олголт болон суглаанд оролцох хэрэгтэй баримтуудыг олгож эхлэдэг байгаа юм а.